За, сайн байцгаана уу? За, өнөөдөр эх 11-р сар таны хувьд ямархуу сар байх нь вэ гэдгийг харъя. Тэгээд энд байгаа 3 картнаас сонголтоо өгөөрэй. Сонголтуудаа ойртуулж харуулъя. За, эхний картыг сонгосон таны эх 11-р сарын ерөнхий төлөвийг харъя. За, яг нэг хэрэгтэй гэсэн зүйл дээрээ төвлөрөх боломж гарахгүй, энийг ингэх хэрэгтэй, тэрэг ч тэгэх хэрэгтэй гэд бужигнжсэн бол баг зэрэг тайвшрах бололцоо гарч магадгүй. Таны сэтгэл санаа арай тайван амгалан болоод одоо л нэг зөв голтролтой орж эхэллээ гэхээр байна бах. Бас ямар нэг зүйлд анхаарч эхлэх сар болж магадгүй. За би тэгэх ёстой гэд тэр зүйлийнхээ араас нэлийн зүтгэх бах. Мэдээч тодорхой үр дүн гарахаар юмны араас зүтгэнүү гэхээс хийх хоосон юмны араас бол зүтгээд явахгүй. Заримийнх нь хичээж зүтгэсний үр дүн гарч эхлэх байх. Хооштой яавал зүгээр өв, тэгвэл зүгээр юм байна, ингэчүүл хэрэгтэй юм байна гэд цаашдын төлөвлөгөө гэх юм уу? Тиймэрхүү зүйл гаргаж магадгүй. Ирэх онд ч байдаг юм уу? Бүр дараа жилүүдэд тэгин ингэнэ гэд төлөвлөж магадгүй. Ирээдүйд анхаарлаа их хандуулад юу ч болж исэн би чадна даваад гарна гэдэг бодолтой байх болов уу гэж бодож байна. Ер нь юу ч хийнэ гэж төлөвлөсөн бай эхлээд маш сайн ажиглах хэрэгтэй юм байна. Юуны тухайд хөрлөхөөр шууд хөөрөөд ямар нэг үйлдэл хийх хэрэггүй. За тэгээд бусад хүмүүсийг их харж хандаж хамгаалаад явж магадгүй. Зарим талаараа тэр нь хитийдээд өөрөөсөө илүү хүмүүсийг тэргүүн тавиад тэдний үгээр байх гэдэг ч юм уу. Эсвэл тэдний аяталыг нь харах гэдэг ч бас болох юм. Дээрэс нь би л бүх юмыг үрэхгүй бол өөрхийн гээд хүмүүсийн урдуур нь орж гүйх хэрэггүй байх. Гэхдээ та үүнийг анзаараад хүмүүсийн өмнөөс би болгоно, би хийн гэж зүтгэдгээ болоод одоо өөр юмд өөртөө анхаарай л да гэж бодчих магадгүй. За зарим нь юм болгоныг энэ худлаа ахаа да. Намайг хулигтжүүл яах юм? Хинт ч юунд шитгээд хэрэггүй бах. Яачих юм бэлээ гэд яваад байж магадгүй санагдаж байна. Яхав хашир байх буруу биш ч гэсэн бүр хитрээд явж болохгүй бах. За үргэлжлүүлээд эх сард таны ажил төрөл ямар байх вэ гэдгийг харцгаая. За нөгөө л эргэн тойрныхон гээд бүх юм их байдгаараа санагдаад заримд нь бүр туйлдж байгаа ч юм шиг санагдаж магадгүй. Явалч зүгээр юм болдоо гэж бодогдох үеч байна. Та одоогийн энэ байдалтай тэмч сэтгэл хангалуун биш, ачаалал, сэтгэл санааны дарамттайч нүүрлэх үеч байж болох юм. Гэхдээ ажил төрлийн тал дээр хуучин байснаас жах өөр шинэ уур амьсгал таныг хүлээж иж магадгүй. Яаж ажилдаа явандаа гэж боддог бодол өөрчлөгдөж магадгүй. Тэгээд таны сэтгэл санаа арай дээрдээд ирэх бах. Сарын ихэнх үеэс илүү сүүл үе дээр байж магадгүй юм байна. Сарын сүүлээр шинэ ажилд орох, өөр ажил эхлүүлж магадгүй. Заримд нь энэ боломжийг би ашиглахгүй бол болохгүй гэхээр тохироонд бүрдсэн боломж гарч ирч болох юм. Хүй би нэрээ ингээд нэг үзвэл яад юм бол гэхээр зүйл гарч ирж магадгүй. Тэгчүүл надад хэрэгтэй бах. Ерөөсөө тэгдэм билүү гэж хэсэг бодож жагаад за би ерөөсөө тэгэхээр шийдлээ гэд явах бах. Хувийн бизнес гэх юм уу тиймэрхүү зүйл эхлүүлээд үзвэл яасан гэж бодож бас магадгүй. Шинэ юм эхлүүлээд за ингэчүүл болчихно гэд яваад аж магадгүй. Гэхдээ шууд хэрэгтэй. Тэхгүй л болохгүй гэд ухаан жолоогүй зүтгээд байж болохгүй. Юу ч хийсэн боломж бол байгаа. Гэхдээ түрүү хэлсэнтэй бас л яг адилхан. Юу ч хийнэ гэж төлөвсөн бай эхлээд маш сайн ажиглах хэрэгтэй юм байна. Юуны тухайд хөрлөхөөр шууд хөөрөөд ямар нэг үйлдэл хийх хэрэггүй. За цааш нь эх сард мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар байхыг харцгаая. За ер нь бол муугүй байна. Гэхдээ танаас олон зүйл шалтгаална. Мөнгөө юунд яаж зарах уу гэдэг их
чухал байна ах. За яадгийн бол доо болохоо очих үедээ гэж боддог, санаа зовдөг, болохгүй байгаа юм шиг санагддаг тэр асуудал арилах тийшээ хандаад хуучнаасаа баг багаар дээрдээд эхлэх юм шиг байна. Дээр яах гэж тэгж их мөнгөө өрвэ гэж харамсахаас илүү дараа тэгвэл тийм юмд мөнгөө өрхөөл болиё гэж шийдэх бах. Ер нь мөнгөө аль болох хамаа намаагүй үрж явахгүй байхыг л бодох байх. Тооцоотой гэж чадах юм бол санаа зовох асуудал бараг байхгүй л хэцүү. Би ингэж байгаа болохоор болохгүй байгаа юм байна шүү гэж ойлгож авдаг ч юм уу. Тэгж магадгүй. Заримынх нь хувьд нэг хэсэг нэг их биш ч гэсэн орлого тасалдаж бас магадгүй. Тэр нь ажил төрөлтэй холбоотой байж болох ч гэсэн танд сүртэй нөлөөлөхгүй. Бараг цүлдээ байсан байгаагүй ялгаагүй байх бах. Мөнгө санхүүгийн нөхцөл байдалд ортох үедээ гэж санаа зовж байгаа бол бодит байдлаас илүү таны бодол төсөөлөл даваад байгаа гэж магадгүй. Бодол дотроо бол баларлаа удаа яана гэдэг. Гэхдээ бодит байдал дээр тэгтлээд ортчоогүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд хамаагүй шууд тэг чи ингэчий гэж шууд зүтгэж болохгүй шүү гэж ахаад 3 дахь хэлэхээр байна. За сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар байхыг харцгаая. За нэг их гойд үйл явдал бол болохгүй бах. Хүмүүстэй муудаад би чи гэд бол явахгүй. Хин нэг хүнээс би чиний талаар ингэж боддог. Ийм бодолтой явдаг гэдэг юм олд сонсож магадгүй. Эсвэл та өөрөө хүмүүст хэлье гэж бодож явсан юм а хэлж бас магадгүй. Тэр нь таагүй харилцаанд хүргэн гэхээсээ илүү харин ч хүн хоорондын харилцаанд тус болно. За зарим ганц бие хүмүүсийн хувьд тантай харилцах хүн гарч ирээд тань руу чат бичиж эхлэх ч юм уу тэгж магадгүй. Эхэндээ ямар хүн бэ гэдг нь мэддэхгүй ч гэсэн явандаа мэддэх бах. Тэгээд гэр бүлийнхэн найзуудынхаа дунд нэг тийм итгэж найдаж болох үз. Итгэл даах хүн болж бас магадгүй. Чамд нэг юм ярья гэд нууж явсан юм а танд ярьж магадгүй. Заримдаа хүмүүсийн хэлж ярьж байгаа юм нь ойлгоход төвөгтэй юм шиг санагдаж магадгүй. Ярьж байгаа юм нь таны сэтгэл санааг нэг л тавгүй болохоор зүйл байж ич бас болох юм. Хэдий тийм ч гэсэн хүмүүс тантай энэ хүн л нэг учрыг олоод өгчих байх гэсэн байртай харьцах байх. Хүмүүст юу ярих уу, юу ярихгүй байх уу гэдгээ сайн бодож ийж үгээ хэлэх хэрэгтэй. Болж игэл үгээ цэгнүүл зүгээр байх гэж бодож байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. За 2 дахь картыг сонгосон таны ирэх 11-р сарын ерөнхий төлөвийг харъя. За ер нь бол ирэх сарыг нийтэд нь харах юм бол нэг их том өөрчлөлт олон үйл явдал хүлээж байгаа гэж хэлэхгүй удаан өрнөлттэй байна ах. Гів гинэт шууд биш ч гэсэн таны амьдралд байдаг ямар нэг зүйл аажмаар бүдгрээд алга болж магадгүй. Тэр нь юу ч байж болно л доо. Таны амьдралд байх ёстой хоногийнхон тоо бараг гүйцэж гин гэж ойлгож болох юм. Та өөрөө ч гэсэн тэрийгэ анзаарч магадгүй. Гэхдээ цаашид дараа нь яг яах бол гэдэг талаар бодоод явал зүгээр үгээд эргэлзээд наан цаана гэж магадгүй. Яг яадаг нь ямар гэдгийг мэддэхгүй зүйл рүү үзээд алдъягээд явж орох ч байдаг юм уу, эрсдэлтэй алхам хийх талаар бодох ч гэсэндээ цаана намайг юу хүлээж байгааг мэдэхгүй учраас юу ч өөрчлөөд хэрэггүй гэдэг байр суурьтай байж магадгүй. Юу болох нь харж л сууя гэх бах. Эрсдэлтэй алхам хийгээд ч болтгоо урагшлах аль эсвэл тэмхэн байгаа ч гэсэн бахиадгаараа үлдэх гэсэн сонголт гарч ирж магадгүй. Яг энэ чигээр яваад байвал яваал байна ах. Гэхдээ цаашид улам бүр туйлтахаас өөр юу ч дээрдэхгүй хуучин зүйлтэйг удаан зурлаад яваад ах хэрэггүй байх. Би засч өөрчилж чадна гэж зүгтэх хэрэггүй. Зүгээр л дуусах ёстой зүйлийг дуусгах хэрэгтэй. Би ингэн тэгнэгээд шийдэмгий зоригтой бай. 5 тухтай бүсээсээ гараад айцтай нүүр тулж болно. Гэтэ тэндээс л гарчих юм бол та шат ахих гээд байгаа гэдгийг санах хэрэгтэй.
Та чадах бүхнээ хийсэн. Тийм учраас одоо орхиод өөр тийш чиглэх цаг нь одоо болчихсон юм байна. За одоо дараа нь эх сард таны ажил төрөл ямар ахыг харъя. За ерөөхдөө бол мөөгүй. Ер нь завгүй ч гэсэн тэрэндээ түүртэй байхгүй. Стресс багтаах шиг эх сарыг давчхамсан гэж үзэх байх. Зохион байгуулалттай ч гэх юм уу? Энийг яах вүлээ, тэрийг яах ёстой вүлээ, би одоо яана гэд хөл толгой нь олдохгүй, юу болоод өнгөрөө гэхээр байхгүй бах. Анханасаа за би ингэчүүл болно гэд төлөвлөгөөтэй байвал зүгээр. 2 ажил зэрэг хийх эсвэл ажлын хажуугаар хичээлд явах, өөр юмд анхаарч магадгүй, хичээлийн хажуугаар цагийн ажил хийж бас магадгүй. За зарим нь шинэ ажилд ороод тэр нь сансныг бодвол гайгүй боломжийн санагдаж магадгүй. Ажил хайж байгаа хүмүүсийн хувьд эх сард ажилд орохгүй маа гэхэд ажилд орох хугацаа нь нэлээд төгсөн байна ах. Төд удалгүй ажилд орох бах. Бас би нэг ийм юм хийвэл цаашид надад их хэрэгтэй байна гэд юу ч юм судлаад сонирхоод туршиж үзээд явж магадгүй. Тэгээд энэ ийм байдгийм бэ ш. Тэгэхээр ингэж болох юм байна гэд нэг ботсон юмтай болох бах. Одоо миний хийж байгаа юм хожим нь надад хэрэг болно гэж бодох хэрэгтэй. Таны ажил төрөл сарын сүүлд нэлээд гайгүй байхаар юм байна. За үргэлжлүүлээд эх сард мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар байх вэ гэдгийг харна. За ерөөхдөө бол муугүй нэг тийм савлгаатай байхгүй байх. Гинтийн үйл явдал бол болохгүй. Ер нь огцом гэрлийн урдаар дээртэхгүй ч гэсэн баг багаар дэвшлээл явна. Хийдэг ажлаа хийгээл өдөр болгон нэг хийвэн. Мөнгийг баг багаар олж байгаа юм шиг гэхдээ доктортой байна. Бусад хүмүүсийн яриаг сонсоод эдгээр яаж ингэж санаа зовох зүйлгүй амьдраад байгаа юм бол гэж бодоол хүмүүстэй өөрийгөө харьцуулаад тэгээд аж болохгүй урд урдах замаа л хараад явхад болно. Бас мөнгөтэй холбоотой хийд юм яриад нэг сайхан нарлаг өдөр тэгчэндээ гэд суугаад байхгүйгээр яг хэрэгтэй юм хийх хэрэгтэй байх. Тэгээд эх сард гэртээ авч тавиндаа гэж бодож ирсэн зүйлээ авах, гэрээ тогтжуулах, гэр байгаа орчноо сайжруулахад мөнгө зарах, гэрээхэндээ аммаар байгаа юмыг авч өгөх, урд нь төлөх гээд хараахан төлж амжаагүй байсан үр зээлээ дарж магадгүй. Зарим нь дуртай зүйлээрээ дамжуулаад мөнгө олж магадгүй. Том, арви их ашиг орлого орж ирнэ гэж хэлэхгүй ч гэсэн та өөрөө их сэтгэл үеиг байна ах. Өөр энэс гадна мөнгөтэй холбоотой жижиг юмнаас болоод хүй энэ юу болоод байна? Яа нэг сүгүү? Яах вэ гэд хэсэг яриа болж магадгүй л юм. Ирэх 11-р сард багтаад ажилд ороод цалинтай олчих юмсан да гэж бодож иж магадгүй л дээ. Ирэх сард яг хүлээж исэн шиг биш ч гэсэн тун удахгүй ажилд ороод цалинтай болноо. За ингээд сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар байх вэ гэдгийг харъя. За хүмүүсээс тусгаарлагдчихсан юм шиг санагдаж магадгүй нэг л тийм гадуурхагдсан мэдрэмж авч бас магадгүй л юм. Урд өмнө нь болоод өнгөрсөн үйл явдлаас болоод тэгж магадгүй хэсэг тэгж байгаа тэр байдлаар арилах бах. За тэгээд таны хүмүүсийн талаарх бодол өөрчлөгдөн. Эсвэл та нэг тийм төвөгтэй харилцаагаа дуусгачих магадгүй. Хайр дурлалын тал дээр хуучин харилцаагаа дуусгаад бүгдийг шинээр эхэлнэ гэд баг зэрэг хөөрөх ч юм уу тэгж магадгүй. Тэгж яваад өөр шинэ харилцаа эхлүүлчих болох юм. Гэхдээ харагдаж байгаа шиг хүн биш ч юм бэлүү. Ямар ч хүн гарч ирсэн нэг их ойртох гэсний хэрэггүй болов уу? Ер нь яг ямрын занг нь мэдгүй хүмүүстэй дундаа орох хэрэггүй бах. Урд нь найз нөхөд гэрээхэнтэйгээ амар байгаад буруу зүг ойлголцсон асуудал байдаг бол тэрний учир олдож магадгүй байна. Таны хувьд одоо ерөөсөө ийм байдалтай байгаад байж болохгүй. Нэг мөр учраа олцгоё гэж магадгүй. Энээс гадна өөрт нь хэрэгтэй юм танд байвал авч ашиглаад танаас тусдын гуугаад суучихдаг ашигч нөхдөөс зайгаа барьж эхэлж магадгүй. Тэгээд
дахиж ийм улстай нөхөрлөхгүй. Тэднээс холдоод илүү сайн хүмүүстэй нөхөрлөе гэх бах. Ер нь бол хүмүүстэй ингэж харьцаад яадгийн явах нэг нь яваад үлдэх нэг нь үлдэнэ л үз гэсэн бодолтой байх юм шиг байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлаа. За 3 дахь картыг сонгосон таны эх сарын ерхий төлөвийг харцгаая. За тэр тэгээд энэ ингээд тэгээд бага үйл явдал болно гэж хэлэхгүй. Харин таны толгой дотор нэлээд олон юм зэрэг эргэлдээ түүнийг зэгцлэх ёстой болж магадгүй. Бодол санаагаа зэгцэлсэн, бясалгасан гэх юм уу? Тиймэрхүү сар болж өнгөрч магадгүй. Бодит амьдрал дээр бужигнж явахаас илүү бодлогын ертөнцид би яг юунд тэмүүлээд яг юу хаагаад яваад байгаа юм гэдэг талаараа эргцүүлж авах бах. Зүг чигээ алтчихсан юм шиг, хаачгаа сайн мэдхгүй ч байгаа юм шиг, ямар нэг юм дутагдаад өнгө будаггүй бүүдгэр нэг л тийм солборч гэхүү ичгүүч муутайхан юмны арга ивийг олоход төвхтэй үедээ нүүрэлдэж магадгүй. Би энэ замаар явах нь яг зөв үү? Юу хийх вэ? Яах вэ гэдэгтээ эргэлзээд яг урагшаа гიშх гэхээрэл би чадахгүй ах гэж айгаад өөртөө итгэж өгөхгүй байгаад байж бас магадгүй. Гэхдээ энэ байдал бүтэн сар үргэлжлэнэ гэж юу ах вэ? Тэгсгэж гадаарлна, яах их учраа олно. Хэсэг хугацааны дараа зөв би ер нь ингэх хэрэггүй юм байна. Ингэсэн дээр юм байна штэ гэж ойлгож анзаарч магадгүй. Хүлээснээс ангижирч байгаа юм шиг санагдах тийм үе заавал ирнэ. Амьдралдаа өнгө нэмэх, өөрийгөө илэрхийлэх төр зүйлээ олно. Бас эх сард яг чухал гэсэн зүйлдээ л анхаарах хэрэгтэй гэдгийг сануулж иж болох юм. Тэнд ч очиж тэрний учрыг олно, энд ч очиж энийг болгоно гэж хүчлэх хэрэггүй. Бүх юмыг заавал болгоно гэж хүчлэхээс илүү хүлээхэн дээрч байж магадгүй. Болох ёстой зүйл болтгороо болно гэж бодоод зарим зүйлсийг зөнд нь орхиход ч гэмгүй. За үргэлжлүүлээд 11-р сард таны ажил төрөл ямар ахыг харъя. За хүмүүстэй их гар нийлж ажиллаж магадгүй. Ер нь олон хүмүүс л эх сарын гол хэсэг болох бах. Олон хүмүүстэй харилцаад энэ ийм байна, тийм байна гэж санаа бодлоо солилцох, багаар ажиллах ч гэх юм уу. Тиймэрхүү зүйл бас байж магадгүй. Хүмүүстэй ийм байна, тийм байна гэд эвтэйхээ харьцаад ярилцаж чадах юм бол таны ажилд маш хэрэгтэй байна. Зарим нь ажлын ярилцлаганд орох, эсвэл шинэ ажилд орно гэд айгүй сэтгэл өндөр, сэтгэл нь хөөрч магадгүй. Магтаал, сайшаал, шагнал урамшуулал авч бас болох юм. За одоо тэрийг хийнэ гэд нэг тийм тэмүүлэлтэй ч гэх юм уу, тиймэрхүү байж магадгүй юм байна. Гэхдээ ямар ч стрессгүй, цагийн үргэлж сэтгэл санаа тэнүүн байна гэж худлаа ярихгүй. Би ингэж баймаргүй байна гэж бодох үеч байж магадгүй. За одоо дараа нь мөнгө санхүүгийн нөхцөл байдал ямар ахыг харна. За эх сар дажгүй эхлэх бах. За ямар ч тач айгүй гайгүй байна да. Болж ин доо гэхээр байна ах. Гэхдээ болж гинэ гэд хаа хамаагүй хөөрөөд мөнгө өрөөд ээж болохгүй. Ямар ч ботсон юмгүй шууд хөдлөх хэрэггүй ах. Тэгээд яах гэж тэгвдэ гэж бодож магадгүй. Гэхдээ мэдээтэй байхад болно дөө. Энийг авчигээд багахан мөртлөө нэг хэрэггүй юмд эсвэл яах ч аргагүй юмд мөнгөө зарж магадгүй. Өөртөө ихээс илүү өөр юм зарцуулж бас магадгүй. Хамт олноороо бөөнөрөө нийлж тийм юм хийн фондны мөнгө гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм таны мөнгийг хумслаад ээжч болно. Бас дараа тэгн ингэн тийм авч өгнө гэж хүмүүст хэлсэн юм авч өгөх шаардлага гарч магадгүй. Бас хүмүүсээс мөнгө зээлсэн бол түүнийгээ төлөх хэрэгтэй болж магадгүй. Мөнгөтэй холбоотой бага зэргийн стресс эсвэл гачаалал бол байна. Гэхдээ тэр нь сарын сүүлд гайгүй болох бах. Ямар ч тач эх сар давгүй өндөрлөх болов гэж бодож байна. Болж игэл мөнгө үлдвэл ямиг яаж мэдхүүгээд мөнгөө хадгалах хэрэгтэй юм байна. За хамгийн сүүлд нь эх сард хүн хоорондын харилцаа ямар байхыг хараад бичлэгээ өндөрлөе.
За ээдэртэй харилцааны учир олдоод нэг тийш болж магадгүй. Ингэж хоёрын хооронд гурвын дунд байж хахаар гээд зоримог алхам хийгээд яадгийн. Би юу н яагаад ийм үйлдэл хийж болохгүй гэж бодох бах. Үнийг нь хэлчихвэл хүмүүс надад уурлах бах, эсвэл гомдох бах гэд хэлж чадахгүй яваад ах хэрэггүй. Юу гэж бодно тэр бол тэдний л асуудал. Хүлээж авах нэг нь хүлээж аваад миний хажууд үлдэх нэг нь үлдэнэ. Бас хүмүүсийн ая талыг харж зовх хэрэггүй юм байна. Хэлмээр юм байвал шууд хэлчихье. Хүмүүстэй нэг үгүй ярилцаад тийм бол тийм, үгүй бол үгүй гэдгээ шууд хэлхэл хэрэгтэй гэж бодож магадгүй. Тэр нь ч нэг бодлын хүмүүстэй ойлголцоход амар байна бах. Нэгэндээ гомдоод, муудалцаал, эвлэрийг хэцүү, бүр харцгаа болоод харилцаагаа таслахад ч хэцүү, тийм байдалд орохгүйг л та ер нь хичээх бах. Тайлбарлах уур суурьтай ингэх хэрэгтэй, тэг хэрэггүй гэд сэтгэл хөдлөлөө хянаад өөргөө цэгнж магадгүй. Иргэн тойрныхоо хүмүүсийн дунд арай нэг төлөвшсөн байрын ухаалаг хүн нь та байхаар ч юм шиг тиймэрхүү харагдаж байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.